Өдөрөө сайн байцгаана уу? Миний сувг тавтай морил би ээлжид чит чат гэдэг видеого хийж байна. Би өнөөдрийн бичлэг дээр болохоор секс цагаан богдын эмэгтэй хүн зодж байгаа бичлэг интернетэд тараа. Тэгээд хүмүүс аягүй их уурлаж ирнэ бохимдсан байлээ. Тэгээд тэр талаар ярих гэж бодоод бэлтлээ. За юуны түрүүнд тэр интернетэд тараад байгаа бичлэгийг энэ дээр оруулаад үзүүлчихье. Юу эмхтэй хүн зодж ирсэн юм шүү дээ. Би чамд юм шиг хэлээ. Баян юм шиг хэлээ чамд амтнаар чамд байна. Секс цагаан богд шүү дээ. Сүйд асгаж байгаа. Сарны тань хоёулаа чи асгаад ирсэн шиг үнэн шүү дээ. Утаа. За энэ видеог ер нь хүмүүс үзснийхаа дараа амар их уурлаад ер нь бол нэрхтэр бол амар их дайрсан байлээ. Ерөөдөө хүчирхийлэл үйлдсэн хүмүүс бол маш их уурлж байлаа. Уурлах нь аргагүй тийм ээ. Тэгээ би энэ бичлэгийг үзчихэд ерөөдөө ингээд энэ хүн бичлэг дээр юу гэж хэлээд байна гэж бодоод сайн сонсож үзлээ л дээ. Тэгсэн чинь ийм юмнууд хэлээ. Та нар бас сайн сонсоод үзээрэй. За битгий инг заа юу гэд хэлж байгаа байхгүй. Тэгснэ өдөр болгон байнга дандаа л чи ингэдэг штэ гэж яриад. Тэгснэ ууч чадахгүй, арчаагүй битгий арх уу гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй нь арх уусан байсан юм шиг байгаа. Тэгээ би тэгээд байнга чамд дарамтлуулаад зодуулаад байхгүй штэ. Эсвэл үедээ чи алгаж чижсэн, за алгах гээд оруулж чижсэн үнэн штэ гэд нэг иймэрхүү юм сонсогдоод байгаа байхгүй. Дээрэс нь миний тархийг хагалж исэн гэсэн үү эсвэл хаалах гэж байсан гэж хэлсэн үү? Ямар ч хоёр удаа тэгжсэн гэж нэг юм сонсогдоод байгаа байхгүй юу? Ингээ бичлэгийг үзээд энэ эмэгтэй тэгээ энэ эрэгтэй хоёртой ерөөд амар токсик тийм хортой харилцаатай байсан байна гэдгийг харж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол нэлээд бас харилцаанд маш том асуудал байж байгаа бүр ингээд биеийн хүчирхийлэл рүү орсон байна гэж харж байна. Ингээд энэ бичлэгэн дээрээсэн эмэгтэй хүн нь болохоор өөрийнх нь найз охин Урин гэдэг охин байсан гэдэг нь тодорхой болсон юм элэ. Тэгээ энэ охины бичсэн постыг уншиж өгье. Сайн байна уу? Энэ Урин миний би өчигдөр орой цахим орчинд цацагдсан бичлэгийн тухай энэхүү постыг бичиж байна. Тус бичлэгийн миний найз залуу секс цагаан богд буюу Б гантлах бит хоёрын хосын маргааны хамгийн хурцдмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан дүрс байв гэж байна. Өчигдөр шөнө тэг цагийн үед энэхүү бичлэг надад мессежээр ирэх үед таг гацж цээж харанхуйлаа. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн үнэхээр би өөртөө ийм нөхцөл байдалтайгаар анх удаа ийм ил хул ийм нүд халтрам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж балмагдаж байна. Намайг өдийг хүртэл хүндэлж, хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн үзэгч сонсогч та бүхнийхээ санааг чилээсэндээ ийм зохисгүй дүр зургийг үзүүлсэндээ уучлал хүсэж байна. Миний үнэнд бит хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс гомдол, хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар эргэлзээгүй их би боловч гагцхүү нудрал байхгүй юм шүү гэж. Бидний хайрын дүүхийн хамгийн гэгээлэг мөчүүд та бүхэнтэйгээ хамт цэцгэлсэн юм хойно хамгийн хар бараа мөчүүд маань та бүхний л өмнө үннээ уулж буйн зүй ёсных бизээ. Төгсгүн гэж үгийг хэлээ. Урдах амьдрал урт тул төлөвших, суралцах, сайжрах зүг рүү ямхнаар дөхөн мэрийг хугацаа бид бүгдэд би энэ хамгийн том завшаан ийхүү өөртөөгөө бас та бүхэнтэйгээ нүүр тулж буй сонголтыг минь зөвөр хүлээж авч магадгүй энэ удаа надаас үлгэр биш сургамж авамзээ гих найдлага дор энэхүү бичвэрийг өндөрлөе. Анхаарлаа харамгүй хайрлан унсанд баярлаа. Энэ явдлаас эргцүүлэн гайхширхад урдлаг хувийн амьдралд минь хатуу хандахыг үзсэн боловч туслын чинээ улс төрийн хор бол дэндүү өөр түвшнийх байдаг бололтой. Дэндүү дор түвшнийхч гэхүү, дэндүү өндөр түвшнийхч гэхүү гэж бичсэн байна. Энэ охины бичсэн постн доор нэг хүн бас сэтгэлээ үлдээсэн байлээ. Тэрийг уншия. Хосын влогийг нь үзэж үлгэрлэж явсан тул бичихгүй байж чадсангүй. Бидний харж байгаа үнцэг бол та хоёрын харуулгыг хүссэн камер дээрх дөрүүд байсан ч сэтгэл дойр дотны хүмүүс шиг л үлджээ. Маргалдах, муудалцах магадгүй түүнээс ч их зүйл болсон байж болно л доо. Үүнийг би шүүмжлэх ёсгүй. За энэ маш зөв юм бичсэн байна. Та хоёрын асуудал яг үнэн. За гэхдээ эр хүн эмэгтэй хүн рүү тэгж муухай орилж хашгирч цогж зодож байхыг лав харж чадахгүй, тэсэж чадахгүй тийм. Тэр тусмаа дотны хүн шигээ сандаг байсан, үлгэрлдэг байсан хүнийг маань ийм новшийн байдалтай байхыг харах нь жигшмээр байлаа. Цагдаа сэргийлэхдээ гомдол гаргах хэсэг нь өөрийн тань сонголт байх. Та хоёрын бүтээсэн тэр дүр
төрөх энэ бичлэгийг үзээд дуусав бололтой гэж. За энэ хүний бичсэн сэтгэлдээс харах юм бол энэ хоёрын одоо YouTube-ийн влогийг их үздэг байсан юм шиг байна. Би бас мэрсэр ганц 2 видеог нь бол урд нь харж исэн. За тэгээд бас байнга үздэг бол үзэгч нь байгаагүй. Би бол яг үнэнгээ хэлэхэд. Тэгээ ер нь ингээд манайхаа ингээд хараад байгаад тэ энэ хосын жорог гэж бас нэвтрүүлэг байдаг шүү дээ. Хүмүүс их ярьдаг тийм ээ. Олдны танил ийм хосууд зөндөө орж исэн баг ихэнхэн салаад дууссан тий айгүй гой үлгэрийн юмнууд ярьдаг байсан. Тэгээ бүгд салаад дууссан гэд яг хүний ингээд салаад ингээд харилцаанд дууссан юмд нь баярлаад багтаад байгаадаа биш л дээ. Ингээд дуусанд нь баярлаад би ингэж хэлж байгаадаа биш шүү. Ер нь ингээд хараад байхад тий энэ интернетээр харуулж байгаа ийм дүр зураг тий сошиал медиагаар харуулж байгаа энэ дүр зураг маань бодит амьдрал дээр шал өөр идэг тийм үү. Бид нар бас мэднэ ингээд YouTube-ээр бас зөндөө ингээд гой ингээд яг л төгс харилцаатай юм шиг хосууд юм гаргаж байгаа л дараа нь аимшигтай хэрүүл болоос салж исэн юм тохиолдол ч гэсэн байгаа тийм ээ. Тэгээ ингээ бодоод үзэхээр энэ хосын харилцаа, гэр бүлийн харилцаад бол энэ хэрүүл маргаан гэдэг бол амар их байдаг тийм. Энэ болгоныг чи ингээд сошиал медиа дээр хүмүүс гаргаад идэх байгаа тийм. Ингээ харахаар нэг л сайхан харилцаатай хүмүүс харагдаад тийм биш байдаг. Тэгэхээр энэ одоо залуу хүүхдүүд те одоо хүнтэй суугааг байгаа хүүхдүүд ч юм уу залуу хүмүүст бол үнэхээр бас зүгээр нэг тэгээ цагаан морьтой ханхуу ирээд ингээд эмхтэн хүнийг аваад ингээд сайхан хүн ингээд яг л Синдрелла тэгээ үнсгэлжин шиг амьдралаар амьдрдаг юм аа гэдэг ийм нэг дүр зураг бас харагдаад байдаг. Би тэрэн дээр бас ингээд бодоол яваад байдгүйсэн байхгүй юу. Тэгэхэд ингээд яг үнэндээ ингээд амьдрал тийм байдгүй штэ. Зөндөө бид нар одоо өөрсдийнхээ найз залуу ч юм уу эсвэл нөхөртөө зөндөө маргалдаж хэрэлддэг тий. За маргалдаж хэрэлдээ зөрчилдөх асуудал зөндөө л байлгүй л яг гоо тий. Тэрийг аль болохтэй хүчирхийлэл инээ дээрээ болохгүйгээр ерөөхдөө шийдвэрлэх талаас нь бид нар ингээд аль болох зөвөө шийдэх гэж үзнэ тий. Тэгэхэд ингээд хүний амьдрал дээр ингээд бид нар ингээд айгүй гой төгсөм шиг юм харуулаад тэгэл энэ залуу хүүхдүүд маань тий. За энэ хосын амьдрал гэдэг чинь юм байт юм байна. Хайр дурлал гэдэг чинь ямар сайхан юм бэ гэд ингэж хүлээж аваад байгаа. Яг үүндээ тийм байдаггүй. Хайр дурлалын асуудал дээр зөндөө бүтлгүүцсэн тохиолдлууд энэ гэр бүлийн одоо салсан, сайрансан, хүүхдүүд өнчирсэн ийм олон зүйлүүд зөндөө байна. Тэгэхээр бид нар бас ийм юмд сайхан ингэж өнгөцгөн хараад ингэж үнэхээ болох хэрэгтэй байгаад байгаа зэн дээр. Тэгээ дээрэс нь энэ видеоноос авч үзэх юм бол ингээд хортой харилцаа, токсик харилцаа гэдэг те энэ хүнийг сэтгэл зүйн хувьд дээрэс нь бие махбодын хувьд ингээд маш их хүчирхийлж байгаа биз тийм ээ. Одоо энэ хортой харилцаанууд чи эхлээл ингээд хүнд маш их стресс болж ин сэтгэл зүйн хувьд бол маш их дарамт болж ирнэ тийм ээ. За энийг ингээд цаашлаад ингээд шийдэхгүй, асуудлаа шийдэхгүй жижиг гарсан маргаан асуудлаа ерөөсөө ингээд ярилцахгүй ингээд яваад байхад ингээд овоорол тэгэл дараа нь маш их уур бухимдал нь те бие хүчирхийллээр илэрч гардаг ч юм уу иймэрхүү тохиолдлуудад зөндөө энэ бидний өөрсдийн амьдралч байна, хамаатан садны маань амьдралч байна. Тэгээ эндээс бид нар одоо энэ хоёр хүний хувийн энэ харилцаа байгаа шүү дээ те. Тэрнээс ингээд юу гэж хараалын үг хэлээж ч юм хүний гадаад үзмжээр нь доромжлоож ч юм ингэж хэлхийн оронд бид нар өөрсдөө юу ойлгож авах вэ? Өөрийнхөө хувийн амьдралд бид нар яавал зүйтэй вэ те? Энэ одоо залуу охтууд хүүгүүдэд ямар үлгэр дуурайл хэлвэл бид нар ер нь зохистой вэ гэдэг дээр нь анхаарах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ болохоор миний бодол шиг хүмүүсээ хэрвээ та нар санал нийлэх хүмүүс ээж магадгүй, санал нийлэхгүй ч хүмүүс ээж магадгүй тэр бол зүгээр окей шүү. За ямар ч зэн ингэдэг ийм хосын харилцаа тийм ээ найз залуутай байх, нөхөртэй байх гэдэг чинь ерөөсөө хизээж төгс харилцаа гэж байхгүй, хизээж байхгүй гэж би боддог. За ергээд ингээд маргалдах зүйл маш их гарна ингээд жижиг зүйл дээр ингээд насанд хүрсэн хүмүүс чинь тэр цумаа ингээд олон жил ганцаараа яваад ч юм амьдэрсэн те өөрөө бие даацсан ингээд хоёр хүн ингээд суухаараа өчнөө маргалдах юмнууд гарч ирнэ. Гэхдээ ингээд хүмүүс ингээд амар ингээд төгс юм хүссэн те нөгөө хосоосоо төгс юм хүссэн эсвэл би хүнтэй гэрлээл ингээд гэрлээ суугаал ингээд юм бол би аз жаргалтай болно. За би хүнтэй гэрлээ суугаад ингэх юм бол бүх юм сайхан болно гэд аягүй их том зүйлүүд ингээ хүсээд тэрэнд орчхороо нөгөө хүссэн зүйл нь ингээ биелэхгүй болохоор урам хугарч эхэлдэг те хүмүүс ингээ би одоо нөхрийгөө ийм байгаасаа гэж хүсэж штэ тэгсэн чи ингэхгүй байна гэл ингээ сэтгэл санаагаар унаал хүн өөрөө ингээ бүр амар дортдог. Тэгэхээр бас энэ хосын харилцаа болон гэр бүлийн харилцаанаас нэг их амар их зүйлүүд бас хүсэж найдаад байх хэрэг байхгүй юм шиг санагддаг надад. Тэгээ үнэхээр жижиг асуудлууд гаралгүй л яах вэ? Гэхдээ ингээд үнэхээр танд штэ те бүр сэтгэл санааны хувьд ч юм уу бие махбодын хувьд амар хохирлтой биш л бол
нэг тийм бас юмдаас хайч холбогдол өгөөд юмыг төгсөөлөх гад ингээд ингэх айгүй хэцүү санагдаад байдیں۔ Ерөөхдөө. Тэгэхээр ингээд хүн болгонд төгс бич уушраас жижиг ингээл янз бүрийн тэ алдаанууд тэ муухай зан аашч юу вэ нүү тэ тэр болгоныг ингээл твчээл нэг амар хохиролтой биш л бол тэрийг твчээл амьдрахаас өөр харахгүй гэр бүл байх юм бол тэ яах гэж гэр бүл болсон юм ээ тэ хоёулаа нэг л зүгт нэг чиглэл рүү харж бит хоёр хамтдаа сайхан амьдрын шүү. Өөрийн гэр бүлээ бүтээгээд ингээд явна шүү л гэж зорьсон байгаа ш. Тэгэхээр ингээд юмны тухайн төрөлгүй яг хүссэн зүйлийг хийхгүй болохоор ч юм уу за салыг ингээл айхтар хэрэлдээл бүр бие биенүүгээ алалцаал амар үгээр дайрдаг ч юм уу тий одоо тэгэл хэрэлдэх болгондоо салыг гэж ингэж дайрдаг юм байж болохгүй тий яах гэж гэрэлсэн юм ээ тий нэг зоригтой хамтдаа сайхан амьдрий тий хамтдаа аз жаргалтай байг тий гэхдээ дандаа аз жаргалтай байна гэж хизээж байхгүй гэхдээ тэр аз жаргалгүй үедтэй ч гэсэн бид нар яах нь тэрийг аятайхан аваад гарчдаг сэтгэл санаа дундуур үедээ ч гэсэн хамтдаа аятайхан аваад гарчдаг ингээд айл болох эвээр зохицуулах гэж л ингэж үзгэл хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр одоо залуу хүүхдүүд ийм харилцаанд орж байгаа бол тий төгсөн байхгүй шүү. Тим юм одоо амар лаглаг юмнууд expect болоод тий ингээд тэр хүнээсээ найдаад тий тэрэндээ хүрэхгүй ангууд их шаналж зовдөг тий тиймэрхүү юм бас гараад байдаг тий. Тэгэхээр ингээд ер нь ингээд удаан ингээд хамтдаа байсан хосуудын тий өвөө эмээнэрийн ингээд янз бүрийн ингээд хамтдаа сайхан амьдарч байгаа хүмүүсүүдийг харахад амар их твчээр заасан үнэхээр бие биендээ хайртай тий тэгээ өөрөө бас хүмүүс айгүй тийм гоё юутай өөртөө тавьсан тийм журам тий одоо дүрм журамтай байдаг тийм хүмүүс чинь би энэ үнээс салахгүй би энэ үнтэй насан туршдаа хамтдаа амьдрна за бит хоёр зөвхөн ямар ч юм болсон ерөөс харилцаагаа авч үлдэнэ гэж бодож ингэж хэрэлддэг. Жишээ нь ингээд хэрүүл маргаан энтер гарах юм бол те хүмүүс салыг гэж хэрэлддэг бол би бол салахгүй гэж хэрэлдэнэ. Би чамтай бүр байнга амьдрна. Гэхдээ чи ийм юм зүйл хийсэн учраас тэр чинь надад таалагдсангүй те. Ийм жижиг асуудлууд айгүй муухай овоорхоор амар муухай байдал хүрдэг те. Тэгэхээр ингээд жижиг асуудлыг ингээд гаргаад хилчдэг байвал их зүгээр байдаг. Би ингээл нэг жижиг зүйлд стрессгээрээ би бүр унтаж чаддаггүй байхгүй. Тэгэл би тэгдэг учраас би ингээ байнга ярилцдаг, ингээ нөхөртөө ингээ ярьдаг. Тэгэл ингээ ярилцаад юу ч хүрхгүй болоос ямар ч нэмэргүй. Тэгэхээр ингээ амар сайхан тайван сайхан ярилцаад яг ингээ голынхоо цэг дээр очиод за хоёлаа ингээд өнгөрөө. Тэгэд хэдийгээр чи ийм ухаа зан гаргасан ч гэсэн би энийг чинь окей гэж хүлээгээд авчи. Чи ч гэсэн ийм ухаа зан гаргасан ч гэсэн тэрийг хүлээгээд авчи. Гэхдээ л хоёлаа хамтдаа л явна шүү гэд ингэдэг ч юм уу те. Гэхдээ шүү дээ хэдийгээр ингэж байгаа ч гэсэн тэр нь бол ингээд үнэхээр танай гэр бүл салахгүй ч юм уу үнэхээр сайхан явна гэсэн баталгаа болж чадахгүй өчнөө амьдрал юу тохиолхийг хинч мэдгүй. Тэгэхээр ам гарах боломжгүй байхгүй. Гэхдээ бид нэр аль болох энэ гарч байгаа асуудлуудыг шүү дээ ингээд тэр дор нь ингээд ярилцдаг байвал их зүгээр санагдаад байдаг. Яг уйлмаар байгаа бол уйлчдаг те уурламаар байгаа бол ууралчдаг. Тэр үедээ сэтгэл хөдлөл сайхан илэрхийлдэг. Эмэгтэй хүн байгаагаа мэдэрдэг юм байвал зүгээр санагдав. Дандаа ийм төмөр эмэгтэй шиг ингээл байгаа л те ингээд байх аюу хэцүү байдаг. Өөрт их зовлонтой байдаг. Тийм учраас би бол ингээл гэр бүлийн харилцаанд ч юм уу те иймэрхүү харилцааны асуудалд янз бүрийн юм гарахаар шууд реакцлдаг. Шууд би өөрийнхөө ингээд юу яадаг. Би яагаад уурлаад юм? Би яг ингэсэн болохоор ч уурлаж. Яг тэр үед нөхцөл байдалд юу уур хүргэсэн те юу надад тухгүй санагдсан. Би тэрийг яг ингээ илэрхийлээд хэлчихдэг. Ингээ тайван ч нэ жоох ууртай ч нэ. Тэгээд ингээ жоохон тайвширж байгаад ингээ хэлчихдэг те. Тэгэж ингэж явбал нэг асуудал нэг томордгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд дээрээс нь эрэгтэй хүмүүсээс ерөөсөө ярилцдаггүй тийм талтай, ер нь дуугүй тийм талтай байдаг шүү дээ, тийм байдаг ч гэсэн манайхан эмэгтэй хүмүүс ч амар ярилцах дуртай, ярилцчээж ингээ санаа наваа сэтгэл нь тайвшраад тэгээд нэг юм сайхан унтаж амархаар болдог тийм ээ. Тэгээ би бол эрэгтэй хүн хэдийгээр ийм ярилцах дурггүй байсан ч манай нөхөр ярилцах дурггүй байсан ч гэсэн би заавал ярилцаад тайвшраад тэгээд дараа нь надад ч амар тэр хүн ч амар янз бүрийн бодоол ингээ стресстэй тахгүй амар байдаг байхгүй. Тэгээ зарим хүмүүсийн гэр бүлтэй хэцүү байдаг. Зарим хүмүүсийн нөхөр нь бол ерөөсөө ярилцгийг гэсэн ерөөсөө ярилцдаггүй амар үл тоодог, муухан ханддаг ийм хүмүүс зөндөө байдаг шүү. Тэгэхээр хэцүү энэ бол энэ амьдралын хүн болгоны амьдралын нөхцөл байдал ингээд ярахаар бас хэцүү нөхөртэй хүмүүс зөндөө байдаг те. Хэцүү их нэртэй хүмүүс бас зөндөө байдаг. Янз бүрийн ингээ асуудлууд байдаг. Тэгээд аль болох
Болохоороо ингээд зөвөөрөө те эрүүл аргаар ингээд ярилцаад ингээд шийдвэрлэхийг оролдоод үнэхээр болохгүй байгаа юм бол үнэхээр хаяхаас өөр аргагүй болж ирж байгаа юм л да энэ дээр. Тэгээ болохгүй байгаа зүйлийг ингээд болохгүй бол ингээд хичээгээл ингээд харилцаагаа аавж үлдэхгээл амар муухай токсик хортой харилцаатай хүнтэй ингээд байгаад ах юм бол яг л ийм биеийн хүчирхийлэл те одоо сэтгэл зүйн хүчирхийлэлд автсараад хүн бол цаг хугацаагаа чалдна, эрүүл мэндээ чалдна, амар муухай аз жаргалгүй хэцүү байдалд ордог байхгүй. Би ч гэсэн өөрөө ийм харилцаанд бас орж исэн, тэндээсээ би гарч исэн байгаа байхгүй. Тэгээд ингээ бодохоор ингээд гарахад амар хэцүү, тийм токсик, тийм хортой харилцаанаас гарахад аюул хэцүү байдаг. Гэхдээ хүн бас гарч чаддгийм мэлээ үнэхээр ингээд зориглоод те шийдвэр гаргах юм бол тэгээ энэ шийдвэр гаргахад гэхдээ одоо ингээд бодоход надад ингээд тусалсан зүйлүүд гэх юм бол би ингээд аюул их тийм харилцааны ийм нэвтрүүлэг үздэг байсан, гэр бүлийн харилцааны юунууд. Жишээ нь Опрогийн шоуг би амар их үздэг байсан. Тэн дээр бүр ингээд амар гэр бүлийн асуудалтай хүмүүс ордог байхгүй. Тэгээд тэн дээр хэдийгээр би Опрогийн шоу тэр үед нэг сайн англиар ойлгодгүйсэн ч гэсэн бүр орчуулад бичээд үздэг байсан. Тэгээд би одоо бодохоор тэр ингээд амар бас миний бас амьдралын хугацаанд ингээд янз бүрийн хортой харилцаанаас гарахад маш их тусалсан. Дээрээс нь ингээд одоо сүүлийн үед Монголд ингээд сэтгэл зүйчдийн гаргасан юм харилцааны номнууд айгүй гоё их байна хүмүүсээ. Тэрийг бас аваад уншдаг байвал их зүгээр хэрэгтэй юм лээ. Би бас зөндөө сэтгэл зүйн юм номнууд аваад ийш доош тавьсан. Ингээл хэрэгтэй үедээ уншаал өөртөө ингээд сануулаад ингээд янз бүрийн асуудал гарахаар би интернет рүү ороод хайдаг. Яг уу би энэ асуудлыг яаж шийдэх вэ? Яаж ирүүлэр шийдэх үү гэл ингээл хайдаг те. Ингээл айл болох гээд үзээл үнэхээр болохгүй те амар хүчирхийлэлтэй харилцаа. Та үнэхээр амар хохироод те. Эрэгтэй нь үнэхээр хохироод, эмэгтэй нь үнэхээр хохироод, хүүхдүүд хохироод тийм хэцүү амар токсик те. Айгүй хортой харилцаа юм бол хайж явахаас өөр аргагүй л болж байгаа энэ нөхцөл байдалд. Үүн дээр нэмж хэлгээд би ингээ YouTube хийж эхлээд ер нь янз бүрийн зүйлсүүд дээр ингээ өөрийн үзэл бодлоо илэрхийлж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ урд нь бол яг нөгөө бичлэг инээ тэрэ хийдэггүй. Тэгэл зөвхөн ингээл ямар нэг юм болонгууд мэдээж хэрэг өөрөө дотроо бодоол бясалгаал эсвэл ингээд юу гэдэг чиндээ ингээл твиттер дээр гаргаад юм бичдэг ч юм уу ингээд ер нь их өөрийнхөө үзэл бодол ингээд ийм нэг эмх цэгцэнд оруулаад ер нь их бичдэг байхгүй би. Тэгээд тэгдэг байж байгаад одоо ингээ YouTube энэ төр хийгээд эхэлсэн чи заа ингээд яриад хүмүүстэй ингээд яриад ийм бодолтой байна гэд хэлчихээ гэл ингээ ярангууд чи энэ сэдвээр ярьдаг хин бэ гэд ороод ирдэг хүмүүс. Надаас ер нь голцоо их жаах хүмүүс тэгж орж ирдэг заяа. Тэг хамгийн гол нь би ямар нэгэн сэдвээр ярихын тулд би яах ёстой юм бэ? Заавал би хөвшүүн байх ёстой юу? Эсвэл миний царайд ус заавал нэг амьдрал үзэн царайтай байх ёстой юу те? Тэгж үзээд байгаа хгүй. Намаа нэг жоохон нэг залуухан харагдаад ч юм уу эсвэл ингээд юу гэх юм бэ те? Ингээд туршлагагүй ч юм шиг ийм царайтай харагдаад байгаа болохоор нэг энэ ийм ярьж болохгүй гэж үзээд байгаа юм шиг байна. Тийм байж болохгүй хүмүүсээ таа ч гэсэн хин ч гэсэн өөрийн үзэл бодлоо хаан ч гэсэн илэрхийлж болно. Илэрхийлэхдээ янз бүрийн хүний гадаад үзмжээс нь дүгнэж болохгүй шүү дээ хүмүүсээ. Хүний амьдрал цаана юу туусныг хин мэдхэвтэй тийм үстэй. Тэгэхээр ингээд заавал нэг YouTube-ийн амар олон subscriber-тай хүн бэжэж ямар нэгэн сэдвийн талаар юм ярих ч юм уу. YouTube-ийн олон subscriber-тай хүн байлаа гэж тэр хүний зөв гэсэн үг биш шүү дээ. Хүн болгоноос ямар нэг юм ярьж байгаа ч юм уу, хэлж байгаа, хийж байгаа хүнээс авах юм байна, авахгүй юм байна, тийм ээ. Тэгж бодох хэрэгтэй. Би тэгээд өмнөх чит чатан дээр бас дуйлын манайх хоёрын талаар ярьсан. Тэгээд тэр бичлэгэн дээр дараа нь YouTuber түшиг гэд залуу бас реакшн хийгээд ингээд видео оруулсан юм байлээ. Тэгээ тэр хүн шал өөр өнцгөөс хараад хийсэн. Тэгсэн чинь ингээ хүмүүс орж ирээд надад тэгээ түшгийн видеог үз, тэр л зөв, энэ л зөв гэд бүр ингээд амар шүтэн биширсэн тийм айс харагдсан байхгүй. Ерөөсөө тэр хүн олон дагагчтай эсвэл YouTube урьдчилж хийсэн болоод тэр хүний ярьж байгаа үнцэг зөв гэсэн үг биш шүү дээ, тий. Миний тэр бичлэгэн дээр ярьжсэн хамгийн гол point бол хүнийг байгаа байдлаас нь та нар ингээд хувцалсан байдлаас нь, секси байгаа байдлаас нь, гоё харагдаж байгаа байдлаас нь зүгээр харангуудаа яа байн, гэ байн гэж хэлээд байгаа. Тэрэн дээр би address хийгээд ерөөхдөө ярьсан байгаа аахгүй юу? Миний гол санаа нь тэгсэн чинь тэгж ингээд гуйлаад ингээд янз бүрийг болгоод ингээд яриад тийм ээ. Тэгэхээр одоо энэ үзэл бодлоо илэрхийлэх асуудал дээр та нар бас ийм туйлшрамтгай байж болохгүй шүү те. Дандаа ингээд толон дагагчтай тиймэрхүү хүмүүсийн зөв инээ дэрэ гэж бодох хэрэггүй. Хүнээс авах юм аваарэ те. Хүний харж байгаа үнцэг шал өөр, хүний хүмүүжил шал өөр, эмэгтэй хүнийхээ талаар ярих шал өөр те. Эрэгтэй хүн эмэгтэй хүний талаар ярих шал өөр шүү те. Тиймэрхүү юмнуудыг бас бодолцоорой л гэж хэлмээр байна.
За тэгээд энэ удаагийн видеоноос би бол нэг ерөөхдөө цаад утган те ийм токсик буюу хортой харилцаанаас үүдсэн ийм хүчирхийлэл байна гэж би ингээд харж байна. Тэгээд мэдээж хэрэг хүнийг хүчирхийлж болохгүй, ийм төвшөнд хүрч болохгүй тийм ээ. Хүнийг зодож болохгүй, ингээд актер ойрлж чарлж ийм амар үйлдэл гаргаж болохгүй гэдэгтээ би санал нийлж байна. Тэгээд энэ охин ч гэсэн өөрөө мэдээд тэгээд цагдаад хэлээд ямар нэгэн арга хэмжээ авах уугүй юу гэдгээр шийдэн байх. Тэгээ хэдүүлээ болохоор энэ видеоноос юу гэж ойлгох вэ гэхлээр ер нь энэ токсик хортой харилцаа гэдэг чинь иймэрхүү төвшөнд хүргэдэм юм шүү. Бид нар эдраас яаж сэргийлж авах вэ те? Сэргийлж авахын тулд бид нар өөрсдөө чадхаараа юу хийж чадах вэ? За ном сонио уншдаг ч юм уу, юм суралцдаг тий өөрөө эсвэл харилцаанд их анхаарч янз бүрийн аргуудыг ашигладаг гэх мэтлэн одоо би саяны өмнөх юм дээр зөндөө дурдсан шүү дээ. Тэгээ иймэрхүү аргууд ээж болж байна. Та нар бас тэгээ ийм хортой харилцаанаас сэргийлж юу хийдэг вэ? Өөрсдийнхөө санал бодлоос бичиж болно тийм ээ. Тэгэхээр хүнийг бол ингээд царайнаас нь хараад энэ хүн юугаа мэдхэвдээ ч юм уу тиймэрхүү байдлаар ингэж бас дүгнж болохгүй шүү. Хүмүүсээ хүн болгон тий амьдралынхаа хугацаанд янз бүрийн хүнтэй таарсан, янз бүрийн хүчирхийлэлд өрчижсэн тийм ээ, драма авч ирсэн ийм тохиолдол байлгүй л яг хүмүүсээ тэгээ царайнаас бүх юм харагддаггүй байгаа шүү. Тэгээд манайхан бас өөрсдийнхөө сайхан сэтгэлдлийг тэгээ боловсон тэгээ үлдээж болноо. Зөндөө бас ах эгч нараас авах юм зөндөө байдаг, суралцах юм зөндөө байдаг. Тэр болгоныгаа бас үлдээж агаарэ тий. Энэ залуу хүмүүстэй бас сайн үлгэр дуурайл үзүүлээд тий бодит байдал дээр ийм юм байдаг шүү гэд ингээд ярьдаг иймэрхүү байвал бас гоё юм уу та гэж бодсондоо би бас энэ видеог хийлээ. Ингээд видео маань дуустал үзсэнд маш их баярлалаа. Дараагийн видеогоор уулзцгаая. Баярлалаа. Баяртай.